Сайн байцгааны хүүхдүүдээ та бүхэнд хүрээлэн буй орчны тухай мэдлэг олгодог экологийн боловсрол нэвтрүүлэг шинэ дугаараа хүргэж байна. Энэ удаагийн дугаараараа бид 40-р сургуулийн 3-р ангийн сурагчдтай хамтарч нэвтрүүлгээ бэлтгэлээ. Өнөөдрийн бидний хамтдаа ярих сэдэв бол хог хаягдлын тухай. Сурагчид маань хог хаягдал гэдэг байгальд хичнээн хор хөнөөлтэй болох талаар мөн хог хаягдал гэж юу юм бэ? Хог хаягдлыг эргэн боловсруулж болох уу гэдэг мэдээллийг авахар экологийн боловсрол төвийг зорьсон юм. Гэхээр сайхан музейгаа үзээд тэгээд дараа нь доор хүлэмжиндээ очиод хог ялгах тухай, хог яагаад ялгах хэвтэй, яаж ялгах хэвтэй те ялгасны ач холбогдол нь юу гэдэг гэдэг талаар өнөөдрийнхээ хичээлийг орно заяа. За тэгээ манай хүүхдүүд тэр загсны хэсгээс өсвүүлээд ингээ сайхан музейгаа үзчих. Манай орны хөдөөд малчин айлууд нүүхтэй буурай болон орчин тойрноос сайтар цэвэрлж орхидог бөгөөд нүүдэлчин Монгол хүний ихэнх хэрэглээ малаас гаралтай байдаг тул байгальд шингэдэггүй хог хаягдал харьцангуй бага гардгийг. Гэвч сүүлийн үед хуванцар болон химэл эдлийн хэрэглээ ихсэж байгальд огт шингэдэггүй хогны хэмжээ ихсэж хаасайгүй гэлгарууд хийсч ундааны сав лонх хаасайгүй хэвтэх болоод байгаа байлаа. Намар болохоор навч ундаг тий. Тэгээд тэр унсан навчин ер нь хайчдаг бол. Санж байна хүүхдүүдээ бид газар доорх эрдэнэ сэдвэр энэ талаар ярилцж байсан шүү дээ. Хүмүүс гიშгсээр гоод нөө хөтөс болоод алга болчихсон. Тийм үү. За зэжээдэг л бодож байна. Шингэчт юм уу? Яаж? Зөв. Оо, бас тийм байж болох юм байна тий? Зөв. Тэгээ салхин төгөдөд харчих юм бол байгаль шингэчдэг гээл тэр охин зөв яриад байна да тий? Яг уу ингээд усан дууссараагаа алга болчтой юм болов яаж шингэд юм бол та нар бодож үзчихсэн үү? Газар болгоч юм уу? За энэ дээрээс бүгдээр хичээл эхлэе. Тэр навчч байж болно те. Эсвэл өөр шилмүүс байна. Ургамлын янз янзын хэсгүүд байна те. Жил болгон юм ундаг. Тэрнээс гадна шууны үд байна. Хүний ч гэсэн үсэн унж идэг те. Энэ болгон зарим амтан ингээл өгцөн байдаг те. Энэ болгон байна штэ. Зүгээр нэг эд шилийн хүчээр биш. Тэр хөрсөн дотор нь тусгай тэрийг идэж боловсруулдаг амтан байгаа болохоор тэгж шингэж алгуулдаг байхгүй юу? Тийм та нар сайн мэдэж штэ те. газар нөгөө хөрснээс нөгөө сэндэж явдаг. Чигээр хаашаа сэндэж явдаг. Тийм. Хөрсөөл ургамал тэрж цэцэг нагаа тарих юм бол ингээ жоо хатгаад гэх юм бол сайн гаргадаг штэ. Тэрнтэй адилхан те. Зөв. Хүүхдүүд маань ямар сайн мэдэж байна. Утас чинь нөгөө доошоо орохоор чинь үний нөгөө хэрэггүй хогийн төрөй идэж байгаа тэгээд ядаж цэцгаар гэж бордоо гаргадаг. Яг үнэн. Та нар ерөөсөө мэддэг юм байна. Маш сайн байна те. Тэгэхээр хөрсөн дотор байгаа би нарын нүдэн тарагдах харагдахгүй маш олон организмын үйл ажиллагаагаар тэр навч чинь буцаад хөрсөн дээр шингээд тэгээ хамгийн гол нь бордоо холно гэдэг чинь эргээд нөгөөх энэ дээрээс нь ингээд ургамал ургах сайхан хоолн тэнд нь бий болгоод өгч байгаа байхгүй юу те. Тэгэхээр ер нь бол амьдрал дандаа иймэрхүү байдаг. За ургамал нь ингээд үйлдвэрлэл байдаг. За ургамлаар нь амтан хооллол байдаг те. Тэгэл дараа нь тэр амт нь өөрөө өхөн эсвэл амтны эвэр туураа уунан те янз янзын үдсүүд нь унан тэр үнийг буцаагаад хөрсөнд байгаа амтд идэж задлал тэгэл ингээд байгаль дээр ямар ч хоггүй юм эргэлт хийдэг байхгүй юу уг нь. За гэтэл одоо ингээд гадуур хээр хөдөө явж байхаар хамгийн та нарын нүдэнд их харагдаж байгаа хог юу байсан бэ? Цаас их харагддаг өөр. Ундааны сав маш байдаг те. Залхан дотор амар олон хог Хэрэггүй баах юмнууд байдаг. Гялгар ууд их байдаг те. Тэгвэл тэд нар яагаад тэгвэл алга болохгүй тэгээ байгаад байгаа юм? Хүмүүс дахиад нөгөө хогнуудаа тэр жалгар руу хийгээл зогсолтгүй үгээр яхаа. Зөв. Хогны хэмжээ их байгаа учраас байна те. Тэрнээс гадна бүр ингээ хөдөө нэг архин шил хөвччихэдэг, ундааны сав хөвччихэдэг. Тэр яагаад алга болохгүй байгаа юм? Хүмүүс тийшээ хаяад байгаа болохоор. Тэгээ одоо хугацаанд байж задрахгүй байна те. Тэр чинь болохоор нөгөө хэдийгээр заримных нь жишээлх юм бол тэр хуванцар савны түүхийн эдэн нефт боловч те. Нефт боловч тэр чинь нийлэг аргаар хийсэн хүн бүтээгээд хийсэн учраас энэ хөрсөнд байдаг амт тэр чинь идэж чадахгүй шүү дээ. Тийм болохоор хогоо тэгээ хаяад иж болохгүй байгааз. Тэгэхээр хогийг яана гэж бодож байна та нар. Хогийг одоо яавал зүгээр бол. Скол цэвэрлэж
За цэвэрлээд хогийн савнд хийчих гэж бодъё. Тэгвэл хогийн савнд хийсэн хог тэгэл манай дэлхийгээс алгуулахгүй шүү дээ. Тэр яах вэ? Боловсруулна яг зүйтэй. Дахин боловсруулна гэж энэ хүү маш зөв хэллээ. Мундаг юм аа. Манай Монголд ер нь одоо боловсруулж байгаа жишээ байгаа юм болов уу? Юу боловсруулж чадж байгаа вэ? Цаасыг боловсруулад юу болгож чадчихна? Тийм буцаагаад бас цаас хийдэг штэ тий. Ундааны сав дахиж. Тийм нойлын цаас хийчихэж гин. За цаасаар бас нөгөө өндөгний сет хийчихэж гин тий. Ундааны саваар яана гинэ? Ундааны саваар нэг одоо шинэ одоо хуучин байсан ундааны саваар шинэ өөр юу дахиж угаагаа дахиад энэ зөв. Тий. Тэгэхээр юу манай монголчууд чинь уг нь бол маш сайхан боломжтой байхгүй юу? Яг хөдөө амьдарч байгаа газар бол баг ийм хог гардггүй шүү дээ тий. За тэгвэл одоо бид нар суурин амьдрал шилжээд бидний хэрэглээ их болоод ийм ундааны сав, галхар уут янз янзын юмнууд их байсан учраас энийг одоо ямар нэгэн аргаар дахин босруулах хэрэгтэй болсон байна тий. Тэгэхээр манай Монголд одоогоор энэ сайн хөгжөөг байгаа болохоор би та нарт Герман улсын жишээ хэлж өгөх гээд байна л да. Герман улсад хогийг яадаг юм болоо? Германд яадаггүй гэхээр айл болгон 3-5 янзын хогийн савтай байдаг. Үзэгч хүүхдүүдээ танаа гэрт хэдийн хогийн сав байдаг вэ? Ингээ хамгийн ихтэй л 2 байдаг бах тий. Одоо бид нар чинь бүгдөө ингээд улс орон чөлөөтэй болсон. Та нар гадаадын оронд чөлөөтэй зорчин тий. Тэгэл дүнгэж Герман улсад ороод ундааныхаа савыг ингээл ямар ч хамаагүй хогийн сав руу хийчих юм бол энэ ямар Монгол хүүхд ямар бүдүүл хүүхдээ гэж харна үстэй тий. Тийм учраас бүгдөө дэлхийн нийтээр ямар байгааг нэгдүгээрт ойлгоё. Хоёрдугаарт Монголд ч гэсэн тийм юмыг нэвтрүүлээ л та тий. Хөгжилтэй орнуудад хогийг айл бүр гэртээ цаас, шил, биологийн хог, дахин боловсруулах хуванцар, хиймэл бүтээгдэхүүн, бусад хог хаягдал, аюултай хог гэж ангилж агаад гадаа гаргаж хаяхдаа тусынх нь хогийн савнд хийж хайдаг юм байна. Ийм хуванцар савыг дахин боловсруулж тоглоом, гэр ахуйн бараа, цонх хаалганы хүрээ зэргийг хийхэд ашигладаг юм байна шүү. Ундааны сав шилнийхээ үнийг шингээж тооцсон байдаг тул дэлгүүрт эргүүлэн тушааж мөнгө авдаг юм байна. За тэгвэл яад гэхээр Герман хараа тэр олон хогийн савныхаа нэгэнд нь зөвхөн ундааны сав хийдэг гинэ. Ундааны сав хийдэг энэ. Тэгээ ундааныхаа сав нь яадгүй гэхээр зэрэг дэлгүүр болгоны хажуу талд ийм автомат машин байдаг. Тэрүүлэг ундааныхаа савыг хийгээл нөгөө автомат машин нөгөөх нь аваад оронд нь юу гэдгийг 50 цент гэж толооны гаргаад өгчдөг байхгүй юу? Тэгэхээр нөгөөх нь аваад та нар өөр юм авчиж болох юм шүү дээ. Тэгэхээр ундааны савны ингээ гоё автомат машин ажилладаг байна шүү дээ. Та нар тиймтэй болчихвол та нар дээр ингээл айчил хийчин те. Айч тэгэл мөнгө аваад байж гоё үстэй те. Тийм байвал гоё юм байна. За хоёрдугаарт нь болохоор бүх цааснуудаа бас нэг саунд хийдэг гинэ. Тэгээ цаасаа дахин босруулад юу хийдгийг та нар харцсан шүү дээ те. Тэрнээс гадна мөн дахин босруулдаг юм дотор болохоор юм шампуны сав. За тэгээд янз янзын пластик хуванцар хайрцагнууд те. Эднэрийг хийдэг. Тэрүүгээр нь болохоор ахаад босруулад юм ичдэг. Одоо жишээлбэл энүүгээр цэцгийн сав хийсэн байдаг. За энэ октоодын гоё энэ гоёлоод байгаа биз? Янз янзын гоё юмнууд тэрийг бас тэрүүгээр дахин тий обруш мобруш гин бас тэрүүгээр дахин босруулад хийждэг байна шүү дээ тий. За тэгээ хамгийн гол хог нь болохоор ийм галтгооноос гардаг ийм хогнод. Одоо тийм байгалийнх нь өөрийнх нь. За яг хоолны үлдэгдэл за тэрийг бас та нар хараарай. Тэгэхээр энэ бүгдөө энэ дээр компостонд юу орох вэ гэж бичсэн байна тийм үү? Тэгэхээр компост гэж юу гэдэг юм гэхээр одоо энэ навчны үлдэгдэл за тэгээд энэ дээр юу харагдаж байна? Цэцгийн үлдэгдэл тийм ээ? Цаас хог. Яг цаас бол орохгүй. Энд гэхдээ энэ ингээд дараа нэг удаагийн цай бас орчдөг байхгүй юу? Цай кофений үлдэгдэл бас ийм хогонд хийж болдог. Тэгэхээр энэ байгалийн өөрийнх нь хогийг хөрсөн дотор хийгээд тодорхой хугацааны дараа үржин шимтэй бордоотой гоё хөрс бий болгохыг энэ компост гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр бид нар хоолны үлдэгдлийг бүгднийг нийш нь хийнэ гэж бас ойлгож болохгүй. За энэ дээрээс харъя. За энэ компостонд яс орох уу? Та нар юу гэж бодож байна? Яагаад орохгүй байх гэж бодож байна? Яс нь одоо ургамал биш. Тэгтэл тэр чинь байгалих үстэй. Мал гэдэг чинь байгалийн бүтээгдэхүүн шүү дээ, тий? Ургамал ч гэсэн амтай. Тий. Хоёул адилхан. Тэгтээ ясыг хийхэд ямар гэж байна? Хараа. Ямар гэж байна? Тохиромжгүй гэж байна, тий? Яс уг нь бол задарна. Тэгтээ тохиромжгүй. Яагаад гэвэл энэ дотор яс хийчих юм бол нөгөө ялаа батхан, нохоо шувуу цуваад тий? Тэгээ муухай өнөр ороод иж магадгүй байхгүй юу? За тэгвэл энэ дотор энэ мах хийвэл ямар байх гэж бодож байна та нар? Мах уу? Юу гэж бодож байна? За бүгд харъя. За бас л тохиромжгүй уг нь бол задарна тий. Гэхдээ махыг уг нь бол нохоо шувуу идчихдэг юм чинь бараг хэрэггүй. За энэ шарсан төмс вэ? Хоолны үлдэгдэл гэсэн үг шүү дээ гэсэн да тий. За хоолны энэ яах нь харъя. Энэ юу гэж вэ?
Болно гэхдээ удаан дадрах шүү гэж байна те. Тийм учраас энэ тийм тохиромжтой биш юм байна. За энэ юу гэж байна? Модны үрц яг бол Удаан зэтрэг. энэ үндэг. Үндгийн хэлсэг. Заачаад л үзэх болох нэг юу? Тэр үндгийн хэлсэг. Юу гэж байна? Тохиромжтой гэж байна те. За энэ тэрнийг хардаа. Тэр юу вэ? За тэгвэл хараад. Болно гэж байна уу те? За энэ боргоцоо яагаад болохгүй гэж? Яагаад болно гэж? За үзчихдэг. За навч. Хамгийн тохиромжтой байж магадгүй те? Харах уу? За болно гэж байна те. За энэ ноос нэвэлдэг гэдэг болохгүй байна те. Дараагийн хичээлдээ компостны тухай илүү дэлгэрэнгүй дараагийн багш ярьж өгнө заа юу. Хүүхдэд та нар удаан задардаг зүйл юу болохыг нэрлээрэй. Юу байдаг вэ? Үзэгч хүүхдүүдээ та нар ч гэсэн бас нэрлээрэй. Энэ дээр бүгдээрээ яах вэ гэхээр тэгвэл энэ компостонд хамгийн орох тохиромжтой юм юу байдаг юм бэ? Энэ дээрээс уншчихъя. Навч, өвс, малын өтөг бууз. Малын өтөг бууз гэж мэдэх үү? Юу вэ? Бууз гэж юу? Бууз гэж мэдэх үү? Малын өтөг бууз чинь ерөөсөө юу вэ? Одоо малын нөгөө үхрийн бааз гэх үү? Яг унаа. Хатаж яамууд нөгөө хоргол Үхрийн аргал, хоньны хоргол энэ төр бол ер нь болно гэсэн үг байна шүү дээ. Маш сайн бордоо болж өгнө гэсэн үг. За удаан задардаг юмдаа юу гэж бодож байна та нар? Эднээс өөр юу байх гэж бодож байна? Бас байгалийн гаралтай мөртлөө харсан удаан задардаг юмнууд компостонд орж болно. Гэхдээ за уншчих. модны мөчөж сүрлэг иш юмс хатуугаар цансыг бий. Үнс бас сайн байх нь. Гэхдээ жоохон тохиромжгүй байна те. Тохиромжгүй байна. За энд огт тохиромжгүй нь болохоор Удагсан хоолны үлдэгдэл сүүн угаадас өнгө оруулсан цаас. Тэгэхээр бүгдөө яг хоолныхаа үлдэгдлийг компост руу хийгээд байвал бас жоохон тохиромжгүй байгаа биз? Тийм. Тэр нэг ойлгоцсон уу? Ойлгосон. Хөөх, хоолны үлдэгдэл хамгийн хог болдгийм байна. Өөр асуух юм байна уу? Одоо та нар ангийнхаа хүүхдүүдэд очиод хогны тухай ярихад бол иймэрхүү зүйлүүдийг ярьж чадхаар боллоо. Тий хамгийн гол нь бид нар ийм ногооны үлдэгдэл зөндөл гардаг үстэй. Төмсөн арилгахтаа, байцаагаа арилгахтаа, луунгаа арилгахтаа тий тэр болгоны та нар гэртээ гоё нэг газар хашаан дотроо нэг жоохон газар ингээд булаад байгаад ах юм бол тодорхой хэмжээний дараа задраад бүр гоё үржин шинтэй хөрс бий болчих юм шүү дээ тий. Тэгэхээр чи энэ нэг өсөндөө хог биш байгааз. Тий. За тэрүүнээс гадна цаасыг ялгаж болдог гэсэн, шилийг ялгаад болдог гэсэн өөр ямар хог санагдаж байна та нарт? Савыг ялгаж байна. Ямар сав? Хуванцас сав чинь тэр чигт нь авч очиод тэгээ дахин босруулаад өөр юм хийчихдэг. Сав бас амар удаан шилдэг. Тий, хуванцар сав одоо жишээлх юм бол энэ ундааны сав бол байгаль тий доогроо 60-аас 20 жил, 400 хэдэн жил гардаг гинэ. Төмсний хальс 3-аас 4-7 хоног, өндөгний хальс 30 хоног, цаас 50 хоног, ундааны хуванцар сав 450 жил, лааз 1 сая жил хүртэл, шил 1-ээс 1.2 сая жил байгаль дээр байдгийн байна шүү. Тэгээ одоо дэлхийн нийтээр шүү хүмүүдээ нэгдүгürt нь хэрэглээгээ басгарч игээд. Хэрэггүй юм дэндүү битгий хэрэглээ гэж тий. Тэгээ хэрэглээгээ басахаар хог багсназ. Тий. Тий. Жишээлх юм бол 3 хүүхэдтэй айл үжиж 5 хүүхэдтэй айл шиг хоол игээл өдөр болгоно нөгөө хоолных нь үлдэгдлийг асгаад байвал болохгүй үстэй тий. Тэг гэвчлэнгээр яг хэрэгтэй юм аа л хэрэглээ илүү юм битгий хэрэглээ гэж. Хоёрдугаарт нь энэ хогоо айлуулах дахин боловсруулъя гэж. За дахин боловсруулахад бол хүний эрүүл мэнд гайгүй бахаараа яг хүний эрүүл мэндэд хортой хогнууд идэх. Жишээлх юм бол одоо химийн бодис агуулж исэн тий эм тариурч гэдэг юм уу эсвэл нөгөө батарей. Ийм хогнуудыг нь бол бүр тодорхой аргаар бүр тусгай аргаар устгадаг байхгүй юу? Зүгээр энэ хуванцар савнууд бол угаасаа цаанаасаа исэн энэ хуванцар савнуудыг дахин боловсруулахад энерги эрчим хүч хэмнэгдэнэ гэхээс ш тийм аюултай хүний биед бол хортой юм бол гайгүй. Одоо манайхан чинь зүгээр бүх хогоо бүгднийг аваачаал газар явчаал булаад байгаа штэ. Тэр бол хамгийн хоцрогдсон хамгийн бүдүүлэг арга гинэ. Хөршилтөө орнуудад чинь хэрэглэж болох бүх юмнуудыг хэрэглэсээр агаад тий тэр шатаага таяад байгаа чинь бас л хамгийн жоохон бүдүүлэг арга л байгаа байхгүй юу? Хэрэглэх ёстой юмнуудыг дахин хэрэглэсээр агаад бүр хэрэглэхийн аргагүй юмнуудын л хог гэж хайна гинэ. Тэр жинхэнэ тэр хэрэглэхийн аргагүй хогон дотор нь юу ордог гэж та нар ингээд хогоо шүрдэхээр нэг гардаг жоохон хог байдаг шүү дээ. Гэрээ шүрдэхээр гардаг. Эсвэл тоос соргочны
утан дотор байдаг. Тэр бол жинхэнэ хог. За памперс шүү дээ. Тэр бол жинхэнэ хог. Хийцлэнгээр. Тий. Хогоо дахин боловсруулах хэрэгтэй. Булж хаяг нь хамгийн буруу юм байна шүү дээ. Тэгэхээр ер нь бол бүгдээрээ сайхан Улаанбаатараа сайхан цэвэрхэн байлгын эсвэл дэлхийн сайхан соёлтой иргэн бай гэвэл бас хогоо ялгасаар маргац. За та нар хөдөө аав ээжтэйгээ цуснанд гардаг үстэй тий. Аав ээжтэйгээ зугаалган траар явдаг үстэй тий. Оймод. Тэгээд эрэхтээ хогоо авч ирдэг үс. Яаж авч ирдэг юм? Уудан тэгээл машиндаа хийгээл маш сайн хүүхдүүд. Тэгээд ирээд орж ирэхээр хогийн сав. Яастай хамгийн сайн хүүхдүүд байна. Хогийн савыг нөгөө хөдөө аваачаад одоо нөгөө айл гэр дотор нөгөө үхэр малтай хүмүүс чинь нөгөө ундааны сав дотор нөгөө Сүүм үгээ. нөгөө шүүгээд ингээд Маш сайн. Тэр бол өстэй ухаантай хүүхдүүд шүү дээ тий. Ундааны савнуудыг ахин ашиглах боломж юу вэ? Тэгж ашиглаад болохгүй бол авчирд хогийн савд нээчин тий. Яг сайн байна. Харин та нар тэр хөдөө явж байхдаа харин энэс хойш тэр бананы хайлс ч юм уу тий, алюмины хайлс, төмөсний хайлс, төмс ногооны хайлс мэлсээ бол харин байгаль дээр нь орхичээд ирж болох юм шүү дээ тий. Тэр бол байгаль дээр шингэчих юм чинь. Тий, хэдхэн хоногийн дараа хэдхэн сарын дараа шингэчих юм чинь. Эдгээр сурагчид маань Сүнжээ багшаасаа хог аягдлын талаар дүүрэн мэдээлэлтэй олцоход бушуухан ангийнхандаа энэхүү мэдээлэл дуулгахаар яарч байна шүү. Сайн байна хүмүүс ээ. Өнөөдөр бид нэр экологийн боловсролын төв дээр очиж хичээл залгасан. Тэгээд бид нар хөрсөнд юу шингэдэггүй үзсэн. Амьтдыг тэгээд амьтдыг ямар зэрлэг амьтан ямар сүнт жилтэй амьтдыг бид нэр музейнээс мэдэж олж авсан. Хөрсөнд хүний бүтээсэн зүйл шингэдэггүй ба харин хүний бүтээсэн биш хүн байгалийн экологийн цэвэр бүтээгдэхүүнүүд хөрсөнд сайн шингэдэггийг үзсэн. Дадлагын ажил хийж өөртөө туршиж үзсэн. Энүүгээр бид нэр одоо чиг уулаа хорхоо тэгээд бусад өт хорхоонууд ямар ач холбогдолтойг мэдсэн. Хөрсийг бутлагч төрөл бүрийн шавж хорхоо нэр өгдөг. Тэдний улаан чигийн хорхоо гээл төрөл бүрийн амьтад тэр хөрсөн дотор гэж доторх юмыг ингэж буталж задалдаг. Германд болохоор хогоо 3 ангилж хийдэг. Цаас тэгээд сав одоо шилгээд тэгээд шилээ 3 ангилдаг. Цагаан, бор, ногоо ингэж ангилдаг. Хогоо хогийн савнд хийж хогоо уутанд ялгаж байх юм бол хот маань цэвэрхэн байна. Хамгийн өндөр том кактус, хамгийн бага, хамгийн жижигхэн кактусыг үзсэн. Хамгийн удаан ер нь хөрсөнд шингэдэггүй юм бол нөгөө хуванцар сав. Тэгээд хамгийн хурдан яадаг бол одоо байгалийн бүтээгдэхүүн. Хамгийн хурдан шингэдэг. Байгалийн бүтээгдэхүүн хөрсөнд шингэдэг, харин байгалийн бүтээгдэхүүн биш хүний гараар бүтээсэн хөрсөнд шингэдэг учраас хогийн савнд хийж хотоо цэвэрхэн байлгацгаая. Аливаа хог хаягдлыг хөрсөн дотор болж болохгүй. Харин байгалийн цэвэр бүтээгдэхүүний хөрсөнд болж болно. Инхэн байгаль болон ямар нэгэн зарим нэг ургахад их сайн нөлөөтэй байдаг учраас байгалийн бүтээгдэхүүнүүдийг газар дор болж бас бордох нь их сайн. Хүүхдүүдээ байгаль орчин хайрлаж хамгаалцаа хогийн самд эзгэе. Ийхүү өнөөдрийн дугаараа бид 40-р сургуулийн найзуудтайгаа хамтран хүүхэд та бүхэнд хүргэлээ. Байгальд хор хөнөөлтэй, хогны талаар маш их мэдээлэлтэй болж чадсан гэж Жимбүр найз нь итгэж байна. Хогоо заавал хогийн самдаа хаяж байгалийн хайрлыг хүүхдүүдээ. Ингээд дараагийн дугаар хүртэл түр баяртай.